Нэг зүйл гараанаас гаргах чинь тэгээд гараанаас гаргана гацаанаас гаргана гэдэг бол их хүнд хэцүү шийдэл. Тодорхой эсэргүүцэлтэд болж ажил ардна гардаг. Тэгэхээр энэ гэрээний төсөл их хурлын тогтоолын төсөл дотор байгаа зүйлүүдийг чадах чанараар судалсан учраас эндээс асуухааргүй өөр зүйлийг ерөнхий сайдаас асуумаар байгаамаа. Бид нар ингээд цаг хугацаа алдаа цагийн шүүлтэнд ороод өнөөдөр аргагүй ирэхэнд юу болоод өнгөршөө гэдгээ шүүгээ ярьж байна. Хин хохирсон. Энэ тухай ерөнхий сайдыг хариулж өгөөсэй гэж хүсэж байна. Дээрэс нь энэ гэрээ байгуулагдсанаар Монголын ард түмэн иргэд сонгогчид юу хожих юм? Тэдний амьдралд, тэдний хөрөгчөнд, хадгаламжинд, боловсрол мэдлэг, эрүүл мэндэд хүрээлэн байгаа орчинд юу өөрчлөгдөх юм? Энэ тухай Монгол улсын ерөнхий сайдыг үг хэлвэл хариулт өгвөл туйлаас баярлахаар байна. Бид бол энэ тэргуунд бидний хийж байгаа гаргаж байгаа тогтоол шийдвэр үг үйлдэл болгон Монголын 3,500,000 ард иргэдийг хамгийн сайн сайхан аж амьдрал руу хөтлөхөд зориулагдах ёстой. Ойр зур жижиг сажиг илүү дутуу хоорондын асуудал руу чиглэгдэх ёсгүй. Эрх ашигын ирэмбэ тэгж барих ёстой. Тийм болохоор энэ гэрээний зүйл заалтуудыг бол ярихаасаа илүү энэ гэрээ байгуулагдсанаар ямар хохирол арилахын, ямар хожил эрхийн Монголын ард түмэнд юу очих юм бэ л гэдгийг асуумар. За, ерөнхий сайд хариулт өгье. За, энэ гэрээ нэгдүгээрт засгийн газар хооронд одоо хийгдэж байгаа. Засгийн газар хооронд хийгдээд их хурлаар сойрхон батлуулж байгаа учраас аливаа одоо 3 дахь тал одоо оролцуулахгүй гэдэг ийм үндсэн тохиролцоо хийгдэж байгаа. Тийм учраас хамгийн одоо ил тод хамгийн нээлттэй ярилцах боломжтой одоо хоёр улсын засгийн газар ингээд их хуралтайгаа хамтраад ингээд хийгдэнэ гэдэг байдлаар өнөөдөр оруулж ирж байгаа. За, өмнө болсон маргааны гол сэдэв болсон Эрдэнэс 5-7 компани лицензийг аль нэг газар шилжүүлэхгүй. За, царигтай холбоотой асуудал Монголын тал өргөн царигаараа, Хятадын тал нарийн царигаараа холбогдно. Цариг солилцох одоо ийм гүүрэн байгууламж хийгдэнэ. За, энэ төсөл хөдөлснөөр одоо бол бид нар 85 сая тонн нүүрсийг одоо экспортлж байгаа. Энэ бол 165 сая тоннд хүрнэ. За, энэ одоо гэрээ сойрхон батлагдсанаар бусад боомтууд нээгдэнэ. За, бусад боомтууд нээгдэх дараалал эхлээд шивээ хүрэн боомт байна. За, хоёр дахь нь бичигт боомт байна. За, ингээд бусад боомтууд нээгдэнэ гэдэг нь баруун зүүн хоёр босоод тэнхлэгийн зам одоо хийгдэх ийм боломжийг хөгжин шинтгэлийн хороотой тохиролцох юм боломж гарна гэсэн үг. За, яагаад энэ хийгдээгүй вэ гэхээр 2014 онд зурагдаад 10 жилийн хугацаанд Монголын тал одоо гашуун сухай талдаа бүтээн байгуулалтыг хийж чадаагүй учраас энэ төмөр зам холбогдтол бусад төмөр замуудыг бол одоо холбохгүй байх одоо ийм шийдвэр гараад ингээд явж байгаа гэж одоо ойлгож болно. За, 165 сая тонн нүүрсний одоо дэд бүтэц за ингээд бусад боомтуудын одоо төмөр зам ашиглалтанд орсноор одоо санхүүгийн хувьд бол одоо байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлнэ. Тийм учраас энэ нь өөрөө одоо эрүүл мэнд боловсрал одоо бусад салбар за үндэсний баялагын санд орох одоо орлого бол одоо байгаагаас 2 дахин нэмэгдэх ийм өгөөчтэй гэж ойлгож байна. За, мөн эрчим хүчийг бид нэр экспортлох ийм одоо хилцээр хийгдэж байгаа. За, хэрвээ энэ гэрээ сойрхон батлагдвал одоо эрчим хүч болон эрчим хүчний нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ийм боломжтой гэдэг байдлаар засгийн газартай тохиролцож байгаа гэдгийг хэлье. За, мөн дээрэс нь энэ 16 жилийн хугацаанд одоо сэргээгдэх эрчим хүч, за говийг усжуулах, за нийслэлийн дэд бүтэц гээд орон сууцчлалт гээд бусад ийм нийгмийн асуудлуудыг одоо бид нар шийдвэрлэхэд бол хамтарч ажиллаж болно гэдгийг илэрхийлж байгаа. За, энэ ямар арга хэлбэрээр
За Баттимбат гишүүн тодруулжсавь. За хариултын хугацаанд арай багтсангүй байна. Тэгээд Монголын ард түмэнд юу очих вэ гэдгийг эргэж сонгогчдод юу очих вэ гэдгийг хэлээд өгөөсэй гэж хүсэж байна. За ерөнхий сайд нэмж хариулъя. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 10,000 ам долларт хүрэгжиж одоо нийгмийн бусад асуудлууд шийдэгдэнэ л гэдэг ийм асуудлыг бид нар ярьж байгаа. За энэ маань л өөрөө одоо боловсрол эрүүл мэндэд одоо шууд орох юм хөрөнгө оруулалт болно гэсэн үг. Тийм учраас бид нэр одоо байгаа эдийн засгийн хүчин чадлыг 2 дахин тэлэх юм боломжтой төслийг өнөөдөр ярьж байна гэсэн үг. За гүйцээгээд хариулахад саяын дурдсан одоо нийгмийн тулгамдсан асуудлуудыг одоо энэ гэрээ хийгдснээр шууд одоо бас энэ асуудлууд руу орох юм томоохон төслүүд дээр хамтын ажиллагааг энэ 16 жилийн хугацаанд бол одоо нээлттэй өрнүүлэхэд бол бэлэн байгаа гэдгийг илэрхийлж байгаа. За ийм төслүүд хэрвээ явах бол одоо засгийн газар улсын их хурлд ороод ямар төсөл төр энэ компанитай засгийн газартай нь яаж хамтарч ажиллах вэ гэдгээ нээлттэй ярилцаад явах юм боломж бол байгаа.